техникийг дэлгэрүүлэх залуучуудын хамгаалалт холбоо нь Горчаковын сангийн нэрмжит тусламжтайгаар олон улсын шинжлэх ухаан эрдэм шинжилгээний алхын голын ялалт нь манай нийтийн ялалт гэсэн сэдвтэйгээр Монгол болон зөвлөлтийн айрны алхын гол дээр байгуулсан 85 жилийн ойн ялалтанд зориулсан үйл ажиллагаагаа эхэлж байна. Тус төслийн зорилго маань болохоор алхын голд явагдсан байдааны үйл ажиллагааг Оросын болон Монголын иргэдэд дахин сануулж тус ялтын ач холбогдлыг илүү үр дүнтэй болгоход зориулагдаж байна. Тус үйл ажиллагаанууд нь хоёр шатаар явагдана. 1924 оны 9 сарын 16-нд Орос ба Монгол улс нь алхын голын ялтын 85 жилийн ойг тэмдэглэх болно. Тус орнуудад аль алинд нь өргөн хэмжээний арга хэмжээнүүд төлөвлөгдсөн байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхэн Бээжинд уулзах хоёр талын уулзалтын үеэр Оросын улсын ерөнхийлөгч Владимир Путинийг алхын голын ялтын 85 жилийн ойн баярт урьсан байгаа. Монголын нутагт намраар хоёрдугаар шатанд төлөвлөсөн байгаа. Тийм болохоор та бүхний оролцож байгаад баяртай байна. Харамсалтай би монголоор ярьж чадахгүй учраас та бүхэнд одоо орчуулах боломжтойгоор нэлээд тэгээд та бүхнийг ойлгохын тулд нэлээд удаан ярих болно. За өнөөдрийн энэ сайхан өдөр Монголоос ирсэн зочид манай сургуулийн оюутнууд багш нар та бүхнийг манай сургуулийн энэ танхимд хүрэлцэн авч байгаадаа их баяртай байна. Тухайн үеийн байдааны нөхцөл байдал үнэхээр хүндрэлтэй байсан. Энэ талаар өнөөдрийн бидний семинарт оролцож байгаа лекторууд биднэрт ярьж өгнө. Түүнээс гадна биднэрт одоо энэ Япон гэсэн ийм хүчтэй дайсныг хамтын хүчээр ингээд бутнэр гэсэн энэ үйл явдлын талаар ярих болно. Энэ бол тийм хэлбэр байгаагүй маа. Энэ тулалдаанд маш гайхамшигтай сонирхолтой үйл явдлууд тохиолдож ирсэн. Үүнд жишээлбэл дурдахад анх удаага агаар гэсэн архетийн тийм хэвлэлтэд зэвсэг хэрэглэгдсэн. Тэгээд энэ зэвсэг нь болохоор зэвсэг маань болохоор дараачийн дэлхийн агуу их орны дайн манай хэрэгэлсэн хамгийн алдартай Катюшагийн энэ эхлэл байсан юм аа. Один из наиболее влиятельных самураев в японской истории Сайго Такамори. Кстати, это его образ был вырисован в фильме «Последний самурай» Сайго Такамори. Безусловно, этот самурай не был знаком с геополитическими теориями немца Фридриха Рацеля, шведа Рудольфа Черлина или американца Мехена или других. Но он проявил себя как незаурядный геополитик, уверенный в том, что без континентальной поддержки... Я уже сказала. Би олон жил зөвлөлт нь Орос Монголын хамтын ажиллагааны ингээд сэдвээр ажиллаж ирсэн. Тэгээд үүн дээр Орос Монголын хамтын ажиллагаа, Орос Сибирь, Сибирь Монголын хамтын ажиллагааны сэдвээр ингээд ажиллаж байгаа. За ингээд энэ бүх үйл ажиллагаа маань 70-аад оны үеэс миний оюутан байх үеэс бол эхэлсэн юм аа. 1978 оноос эхлүүлээд би энэ судалгаануудыг эхэлсэн байгаа. Надад Монгол зөндөө олон найз нөхөд байгаа. Би энэ олон жилийн турш одоо маш урт хугацаанд энэ Монголд болж байгаа өөрчлөлтүүдийг харж ирсэн. За үүнд энэ нь болохоор социалист Монголын түүх, дараа нь өөрчлөн байгуулагдаж солигдож байгаа Монгол орн, үүнд нь одоо ардчлалын үйл явц, дээрэс нь орчин үеийн Монголын талаар ингээд судалгаа хийж исэн. Дараачийн удаа болохоор би Монголын өөрчлөгдөж байгаа талаар ном бичиж байгаамаа. Би сүүлийн жилүүд Монголд байгаа Оросын элчин сайдын яамд ажиллаж ирсэн. За тэгээд тус ажил маань надад Орос Монголын залуучуудын илүү ойлгоход
тусалж исэн. Тэгээд Орос Монголын залуучууд маань хоорондоо их сайхан ингээд хамтын ажиллагаатай байна гэж ингэж найдаж байгаа. Здравствуйте. Горчковын энэ төслийг дэмжихдээ маш их баяртай байгаа. Яагаад гэвэл энэ зөвхөн Оросын ард түмнүүдийгөө Орос Монголын хамтын ажиллагааны түүхэнд маш их ач холбогдолтой хамтарсан ялалт байгаа. Тийм учраас энэ Орос Монголын хамтын ажиллагааны харилцааг улам сайжруулах, улам илүү өөр түвшинд гаргахад дээрх үйл ажиллагаанууд нь хувь нэмэр болдог учраас одоо бид нар энэ үйл ажиллагааг дэмжиж байгаамаа. Горчковын сангийн үндсэн үйл ажиллагаа нь олон нийтийн хоорондын хамтын ажиллагаа, ард түмний хоорондын сайн хамтын ажиллагааг дэмжихэд зориулагдсан байдаг. Бид одоогийн байдлаар 2 дахь үйл ажиллагаагаа энэ шинжлэх ухаан соёлыг хөгжүүлэх хангар толгойн дэмжиж явуулж байгаа. Тэгээд залуучийн үйл ажиллагаа нь мэдээж хэрэг арай өөр онцлогтой байдаг. Энэ Горчковын сан хамгийн гол нь эрдэм шинжилгээний экспертүүдийг, мэрэгчлэнүүдийг дэмжихэд зориулсан тийм зориулттай байдаг. Тус үйл ажиллагаанд болохоор бид нар одоо түүхийн ач холбогдолтой, түүхийн шинжтэй учраас энд ингээд дэмжиж байгаамаа. Спасибо вам.